тариалан хөдөө аж ахуйн салбарт тулгандаа байгаа гол асуудлууд түүнээс гарах арга замууд цаашид хэрэгжүүлэх шинэ арга барилуудын талаар нарийвчсан судалгаануудыг хийж томоохон төлбөрүүдийн хэрэгжилтийн явцын байдлаар талууд харилцсан байна. Нийтийн мал аж ахуйн үндэсний хангамж газар тариалан зэрэг үндсэн 3 чиглэлээр санал солилцлоо. Манай салбарын 2011 оны нэг тэргүүлэх зорилт бол хүнсний хангамж, баталгаа, аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудлыг бол анхаарч ажиллана. Энэ хүрээнд бол аймаг нийслэлийн хүнсгэд аж ахуй жижигхэн үйлдвэрийн газрын даргаас өсвөлээд малын мэлгийн албаны дарга, малын үйлчлэлийн албаны дарга, хүнс газар тариалан жижигхэн үйлдвэр хариуцсан мэргэжилтнүүдийн сургалт семинарыг бол хийж байна. Зөвлөгөөнөөс гадна энэ хүрээнд яг аймаг орон нутгаа бол хүнсээр одоо бүрэн хангах, аливаа дотор хүнсний хангалтыг доктортой байлгах, үнийг хүчтэй байлгах ийм асуудлууд хэлсэн. Салбарын сайд хийсэн үгэндээ малын бүртгэл дийлэн тогтоог өргүүлнэ, мах сүний эрчимч тааж хөгжүүлнэ, энэ 3 дахь энэ олон хүнсний багаат байдал, үндэсний хөтлөх хүрээлэг өргөжлүүлж, газар тариал үсчлэн өгүүлнэ гэдэг хэд хэдэн үйлчлэгийг энэ онд хэрэглэн гэдгээ хэлсэн. Бид баярмаа анар мэдээлэл. Чунгаарла түүхий гэхээ дохоо бүрдэж өгвээ чэнжийн газараа түүхийдийн бүтээл хийсэн материалууд тогтоож нийгмийн батдагдж байна. Энэ асуудлыг онцгой харж аж ахуйнтай барахын тухай хуулийг боловсруулах зэрэг хаврын чулуу. Манаас чамаа энэ хэдийн бэлтэн доош хагентгэн үний толгойн асуудлаа. Асуудлыг онцгой 2008 онд үйл хөтөлбөртөө иргэд бүхийд бүтээлд шуурах болон медиасурсан жидагуул орсон. Заалтын хүрээнд аралтай баатын бинтстэй боём. Түнтэйг яг хэдийн бишчиг одоогийн байхаагүй байна. Хөдөөж хөхөд